Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах төсөл буюу ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. Төсөл биокомбинат шугам фабрик орчмын газрын доор хусны ордыг түшиглэн ундны усны 2 шинэ их усүр, ус дамжуулах шугам хоолой, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулж байна. Үйлдвэр нь жилд 50 сая метр куб усыг ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлнэ. Харин цэвэршүүлсэн усаа нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ гэж байна. Ингэснээр нийслэлийн ундны ус хангамжийн хүчин чадал 50 гаруй хувиар нэмэгдэнэ гэж байна. It's a great pleasure to Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэхөө 2018 онд ерөнхий сайд байхдаа Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга бөгөөд мянганы сорилтын корпорацийн удирдах зөвлөлийн дарга Майкл Помфенер мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээг батлан хамтарсан тунгаг бичигт гарын үсэг зурсан түүхтэй. Энэ дагуу Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац 350 сая $, буцалтгүй тусламж үзүүлж Монгол Улсын засгийн газар 111.7 сая хүртэлх $, хөрөнгө оруулалт хийж байна. Хоёр орон ард түмний найрамдлын түншлэлийн илэрхийлэл болсон энэ төсөл энэтхэг номхон далайн бүс нутагдах нийгмийн хамгийн том баримжаат төслүүдийн нэг. Энэ бол монголчуудын ахуй амьдралыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжил, эдийн засгийн доктортой өсөлтийг Америк нэгдсэн улс дэмжидгийн нотлогоо юм а. Challenge Corporation of the United States. Гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хувьд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл бол 56%-тэй 60% хүчирсэн явж байна. Үндсэндээ барилгын ажил бол дууссан. Одоо 6 дугаар сараас эхлээд дотоод процессын нарийн тоног төхөөрөмжийн өгсөлт, суйрлуулалтын ажил бол шатараатаагаар үргэлжлэнэ гэж бодож байна. За, суйрлуулалтын ажил яваад үндсэндээ энэ жилд бол гүйцэтгэлийн ажлыг бол 90% хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээд туршилт тохируулгын ажлыг дараа жилийн хавраас буюу 5-7 сард хийгээд үйлдвэрээ хүлээлгэж өгнө гэсэн ийм хуваарьтайгаар бид ажиллаж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 56%-тай үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сар гэхэд бүрэн дуусаж туршилт тохируулгын ажил эхэлнэ гэж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар хариуцсан ажиллах юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч 2018 онд ерөнхий сайд байхдаа анх гэрээ үзэглээд энэ шавын тавиад энэхүү ажил эхэлж исэн. Энэхүү ажил өнөөдөр нийслэлчүүдийн ойрын 50 жилийн усны хэрэг, цэвэр усны хэрэгцээг шийдэж байгаагаар онцлогтой байна. Дулааны сэлэх станц дээр чинь асар хэмжээний нэг ус ашигладаг. Тэгээд тэр усыг бол гүний цэвэр усаар ашиглаж байгаа бол одоо энэ төслүүд хэрэгж дууссаны дараа яах вэ гэхээр саарл усаа бид нар дахин ашигласан одоо саарл усаа цахилгаан станцад ашигладаг болно. Өөрөөр хэлбэл гүний цэвэр усаа хэмнэх юм асар бас том юм боломжийг бий болгож байгаа төсөл хэрэгж эхэлсэн. Жилдээ 18 сая шм цэвэр усыг одоо үндсэндээ хэмнэх гэдэг ийм тоонууд гарч байна. Тэгэхээр энэ харагдж байгаа тооцоол бүгдээрээ маш өндөр ач холбогдолтой чухал манай байгаль орчныг одоо хамгаалах үйлс, тэрбум мод үндэсний хөдөлгөөн, байгаль хамгаалал болон ногоон хөгжлийн хөтөлбөр, хүнсний хөдөлгөөн, одоо хүнсний энэ хувьсгал бүх бодлогуудтай их тийм сайн уялдаж ирж байгаагаараа өөрөө өндөр ач холбогдолтой төсөл болж байна гэж харж байна. Ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий 3 томоохон төслийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлнэ. Үр дүнд нь Монгол Улсын усны салбарын дэд бүтцийг сайжруулж, хууль эрх зүй, бодлого зохицуулалтын шинжилэлүүд хийгдэж, Улаанбаатар хотын ус хангамж 80 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.